Орой минь сайхан амарч өнөр хүмүүзэгчтэй Монголын мэдээ агентлагийн бэлтгэн хүргэдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн лав гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг Лондонгийн хөрөнгийн биржийн энэ өдрийн арилжааг нээлээ. Хааны эрэлт 2015 олон улсын сургалтын хаалт өнөөдөр боллоо. Энэ оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл муу байна гэж улсын хурлын төсвийн байнгын хороод өгнөлээ. 2014 оны судалгаагаар Монгол улсын ядуурлын түвшин 21% хүрсэн байна. Галийн болон татврын хураамжийг цахимаар авдаг боллоо. Өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн 23 жилийн тохиож байна. Хааны эрэлт 2015 энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль 5 толгойн цэргийн ангид амжилттай болж өндөрлөө. Манай улсад 9 дахь жилдээ зохион байгуулагдсан цэнхэр дуулахтнуудын сургуультанд энэ жил 23 орны 1200 албан агчид оролцсон байна. Эдгээр албан агчид команд штабын сургууль, салааны төвшний хэрийн сургалт дадлага хийснээс гадна барилга инженер, эмнэлэг хүмүүлгийн чиглэлээр ч мөн хамтран ажиллажээ. Эдгээр цэргийн албан агчид олон улсад энхийг сахиулах 1 сарын хамтарсан бэлтгэл хийгээд өнөөдөр эх орондоо буцаж байна. Тэдний зарим нь Монгол оронд 3 дахь удаага ирж байгааг хэлж байлаа. Манай улс нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцоод 10 гаруй жил болсон. Хааны эрэлт энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуулийг 2006 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа. Энэ бол дэлхийн их тайвны төлөө хөндлөнгөөс дугардаг, ажигладаг улс биш. Харин өөрсдийн гар биеэр оролцож олон улсын аюулгүй байдлын төлөө хизээд хамтрахад бэлэн байгаагийн баталгаа гэж Монгол улсын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцолсон юм а. Дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрсдэл мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгүүлсэн 10 гаруй жилийн хугацаанд манай 12,000 орчим цэргийн албан агчид нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаа болон давны дараах сэргийн босголтын ажиллагаанд мэдлэг боловсрол, мэрэгжлийн ур чадвар ахуйл самбаа төсвөр хатуужил сахилга зохион байгуулалт үүрэг гүйцэтгэлээр нэлээдгүй туршлага хөрвүүлсэн. Энэ жил 9 дахь удаа зохион байгуулагдсан хаан хөөс энхийг сахиулах дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлага нь нэгдсэн үндэсний байгууллагын цэнхэр дуулалтын нэгнийг өргөдөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадамжийг нэмэгдүүлэх, Аз намхан далайн бүс нутагт цэргийн ихтгэлцэл, аюулгүй байдлыг эрхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувийн оруулж байгаа, нэр хүнд ач холбогдол, хамрах цар хүрээнд жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн хэмжээний нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болж чадсан билээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас Аз намхан далайн орнуудын дунд энхийг дэмжих 5 арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг юм байна. Эдгээрээс олон орныг хамарч хамгийн амжилттай хэрэгжиж байгаа нь хааны эрэлт энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуультай гэж онцолжээ. Тухайлбал бүгд найрамдах Чех улс өнгөрсөн жил 4 цэрэг явуулж ажиглагчаар оролцож байсан бол энэ жил салаа цэрэг явуулж хамтарсан сургуультанд оролцсон байна. Би сургуультанд анх удаага ирж байна. Манай багт 40 гаруй хүн байгаа. Энэ сургуультанд олон орны цэргийн албан агчид ирсэн байгааг та бүхэн харж байгаа хаа. Эдгээр албан агчдаас бид их зүйлийг сурч авлаа. Тэр дундаа Монгол цэргийн ур чадвар ахвал самбаа бусдаас илүү санагдсан. Дараа жил дахиад ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хааны эрэлт энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд нь цэргийн хамтарсан бэлтгэл гэхээсээ илүү улс орнуудын эв нэгдлийн баталгаа болж байгааг оролцогчид хэлж байна. Учир нь Аз намхан далайн 23 орны цэргүүд нэгд ор цуглаж иймс бэлтгэл сургуульд хийх нь ховроо. Тиймээс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс орнууд энэ сургуультанд цэргээ олноор нь эргүүлэхийг хүсэх болжээ. Энэ удаагийн хааны эрэлт сургуульд бол манай хөрш бүгд найрамдах хятад ард улсын цэргийн бие бүрэлдэхүүн, түншлэн Япон улс, Өмнөд Солонгос улсын цэргийн албан агчид анх удаа газар орон дээр хамтран энхийн төлөө бие биентэйгээ мөр зэрэгцсэн үйл ажиллагаанд хамрагдаж орсноор бас энэ удаагийн сургуулийн онцлог гэж хэлэх болов уу гэдгээс хэлэхээр байгаа. Тийм болохоор манай хааны эрэлт сургуулиуд зөвхөн энэ бүс нутагтай биш. Энэ Европ, Аз ТV-ийн хамтарсан энхийг сахиулах ажиллагааны томоохон арга хэмжээний нэг болсон байна гэж би үзэж байна. Олон улсын цэргийн албан агчид төрөл бүрийн зэвсгийн систем тактиктай танилцж сургуулийн 8 цэгт хичээлдэг, мөн хүмүүнлэгийн олон улсын тусламжийг үзүүлдэг. Тухайлбал энхийг сахиулах ажиллагаанд цэргүүд хэрхэн ажиллах, мөн дайны дараах бүтээн байгуулалтанд тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх бүхэл дадлага сургуульд энд хийгддэг. Дээр нь Монгол цэргүүдийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэртэйг батлан хамгаалах яамныхан онцолж байлаа. Улсын хурал 2014 оны улсын төсвийн гүйцэтгэлийн баримт бичгийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг дээшлүүлэхийн тулд тендер зарлах, шалгаруулах, зохион байгуулах ажлын явцад гардаг хүн суртал, ашиг сонирхлын зөрчил, хүндрэл бэрхшээлийг арилгах хэрэгтэй тухай улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын орны хуралдаанаар яригдлаа.
хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл доогуур түвшинд байгаа нь тендер зарлах, шалгаруулах, зохион байгуулах шатны хүнд суртал эрх ашигын элдэв зөрчилтэй холбоотой гэж Улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын ухааны байнгын орооны зарим гишүүд үзэж байна. Цаашид тендерийн ажлын зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гишүүд санууллаа. Нөгөө өрсөлдөгчд нь бол бас мэдээж гомдол гаргана. Аль нэгэн шалгарна. Тэгээд тэр гомдол гаргасан компанийн одоо юу бол эргээд сангийн яам руу явуулна. Сангийн яам нэг хариулт төрүүлнэ. Тэгж байтал дахиад зарлах гэхэд бол тэр нь бол үндсэндээ 8 сар хүрчихэж байгаа хгүй дахин зарлаад эргээд тендер нэх хугацаа. За тэгэнгүүтээ бол сангийн яам бол одоо нөгөө төсөв хөрөнгө баг гэдгийг далимдуулаад тендер нь одоо болоогүй байна гэд хөрөнгө юугаа тендерээ хүчингү болгочдөг. Тэгээд нөгөө төлөвлөгдсөн ажил маань талаар болдог. Тогтолцооны шинжилэл хийх, тендерийн хуулийг хэрэгжүүлэх хүрээг бас авч үзэх, тэнд хамааруулах, эсвэл одоо хөрөнгө оруулалтынхаа эзэмших хугацаа, улсын хурлаар батсан хуулийн хэрэгжилтийн нөхцөлийг хангах хугацааг бодолцоод энэ дээр одоо шинжилэл хийх асуудал бол тулгарсан асуудал юм аа гэж аудитын байгууллагын хувьд бол үздэг. За нийгмийн салбарын зарим сайтын тайлбарлаж байгаагаар бол улсын хурал төсөв батлаач хэрэгжилтийнх нь явцад сангийн яам зарим санхүүжилт хөрөнгө оруулалтын зардлыг нь хасч тандаг, хуваарлтыг нь хийдэг, төсвийн ерөнхийлөн захирагчдад ямар ч эрх мэдэл байдгүй. Тендер шалгаруулалтын ажил цаг хугацаа алдаж удаашрдаг, эцэстээ хөрөнгө оруулалтын ажил тасалдаг гэсэн тайлбарыг өгч байна. Хөрөнгө оруулалтын ажил тендер хариуцсан байгууллага болон холбогдох зөвшөөрлүүдийг олгодог байгууллагууд бэрхшээл үүсгдэг гэсэн тайлбарыг салбарын сайдууд өглөө. Наад хугацаа алдж байгаа асуудлыг чинь бас нэг гол буруутан бол би худалдаа ажиллагааны газар гэж харж байгаа. Дээр нь яг түрүүний Антон сайдын хэлдэг тэр зураг төсвийн компаниуд байж байна. За дээр нь одоо тусгай зөвшөөрөл өгдөг газрууд байж байна. Дулаан, цахилгаан одоо ингээд энэ бүгдийг чинь хөөцөлцөөр байтал нөгөө төсвийн жилийн чинь тал нь алга болж байгаа шүү. Одоо газрын асуудал байж байна. Аймаг дүүрэг одоо нийслэлийн засаг нар гэдэг баахан хүн зурталтай нөхдүүд газрын асуудал ерөөсөө шийдэж өгдөг. За улсын ерөнхий аудитор Зангатын тайлбарлаж байгаагаас үзвэл цаашид хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэх, бараа ажил үйлчилгээ худалдаа авах ажиллагааны тогтолцоонд шинжил хийх зөвлөмжийг аудитын байгууллага засгийн газарт өгсөн байна. Цаашид тендерийн зохицуулалтанд анхаарч бодлого хууль эрх зүйн хүрээнд ч өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн байр сууриас нийгмийн бодлого боловсрол соёлын ухааны байнгын хорооны гишүүд хандаж байна. Зураг төслийн мөнгийг энэ жил жишээлх юм бол тэр яамд нь зураг төслийн мөнгөний энэ жилийн төсөвт яг суулгаж өгөөд тэр зураг төслөө эх онд 16 онд хийгээд дуусдаг. 17 онд баригдах объектуудын зураг төслийг жишээлх юм бол 16 онд суулгаж өгдөг. Тэгээд 16 онд тэр зураг төслийн мөнгө нь одоо бүтэн жилийн турш зураг төслөө хийгээд дуусгаад хүлээж авсныхаа дараачаар 17 оны төсөв батлахад 17 оны бараг 1 сар гарангуут шууд бэлэн зураг төсөвтэй тендерийг зарлаад явдаг. Уг нь ийм л тогтолцоонд орох юм бол арай зөв голдрол руугаа явах лөө гэж бодож байна. За аудитын байгууллага зөвхөн төсвийн гүйцэтгэлийн байдалд дүгнэлт гаргадаг байх биш, төсөв боловсруулахаас эхлээд хяналтаа тавьж дүгнэлт гаргадаг байх. Ямар бэрхшээл байгааг бодиттой тогтоох, үндэслэлтэй хандах шаардлагатай гэдгийг ч гишүүд санууллаа. Нийгмийн бодлого боловсрол соёлын ухааны байнгын хорооны гишүүдийн хувьд төсвийг ёс төдий хэлэлцдэг, гаргасан саналыг нь дараа нь төсвийн байнгын хороо унагадаг, ийм байдлыг өөрчлөх ёстой гэж үзэж байна. Монгол Улсын ядуурлын түвшин 21.6% хүрснийг үндэсний статистикийн хороо өнөөдөр албан ёсоор зарлалаа. Судалгааг Дэлхийн банктай хамтран олон улсын аргачлалаар хийжээ. Ядуурлын түвшин хангаа бүсэд өндөр, нийслэлд бага хувьтай буурсан үзүүлэлт гарсан байна. 5 монгол хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн ядуурлын судалгаа гарсан байна. Одоогоос 2 жилийн өмнө нийт хүн амын 27.4% нь ядуу гэсэн ангилд багтаж байсан бол 2014 онд 21.6% хүрч 5.9 пунктээр буурчээ. Ядуурлын судалгааг 2010 оноос хойш 2 жилд нэг удаа хийж байна. Судалгаанд нийслэл, аймгийн төв, орон нутгийн нийтдээ 16,200 өрхийг хамруулжээ. Сард ногдох хэрэглээ бол улсын хэмжээгээр 268 мянган төгрөг тийм ээ. Одоо ядуу бус өрхүүдийн хувьд бол 311 мянган төгрөг, ядуу өрхүүдийн хувьд бол 110 мянган төгрөг байна хэрэглээ. Тэгтэл 110 мянган төгрөгнийхээ ядуу өрхүүд бол 50 орчим хувийг нь бол хүнсний зүйл худалдаа авах хэрэглэхэд засуулж яхад чиний дэх өрхүүд ядуу бус өрхүүд бол
3.1 нь өөрөөр хэлбэл 300 мянган төгрөгийнхаа 100 мянган төгрөгийг нь хүнсний зүйл худалдаа авахд засуулж байна. 2010 онд нийт хүн амын 38.8% буюу 1 сая орчим хүн ядуу гэсэн үзүүлэлттэй судалгаанд хамрагдж байсан. Харин 2014 оны судалгаагаар нийт хүн амын 21.6% буюу 634 мянган хүн ядуу ангилал багтжээ. Хангай баруун бүсэд ядуурл 6-аас 13%-аар буурсан бол нийслэлд ердөө 2% бууралт ажиглагдлаа. Ядуурлын судалгааг өрхийн сарын дундаж хэрэглээнд тулгуурлан хийсэн байна. Ядуурлын шугамын дээд тал нь 189,900, доод шугам нь 114,899 төгрөг гэж тооцжээ. Хүн өдөрт 2100 ккал илчилгээг хоол хүнсээс авах ёстой гэж тооцсон. Нэг хүн сардаа 114 мянган төгрөгийг хоол хүнсэндээ зарцуулах стандартаар гаргасан байна. Энэ тооцоол бол ядуурлын шугам гэсэн үг. Монгол улсад ядуурлыг хэмжих аргачлал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаа. Гэхдээ Монголд тохирсон зарим үзүүлэлтийг харгалзсан, тухайлбал хэрэгжилж байгаа хүнсний эрсдлийг нэмэлт хэрэглээ гэх мэт бүхэлдээ энэ ядуурлын судалгаа дэлхийн жишгэд нээсэн. 2012 оны эдийн засаг өндөр өсөлтөө саарсан ч тодорхой төвшөнд хадгалагдсан. Ядуурлын судалгааг 2012-оос 14 оны нийгэм эдийн засаг тулгуурлан гаргасан байна. Судалгаанаас харахад ядуу гэсэн ангил руу гулсан орох магадлал олон мянган хүнд байна. Тиймээс нийгэм эдийн засгийг тэтгэх, цалин тэтгэврийг тодорхойгоор нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг зорилтод бүлгэрүү чиглүүлэх тоон дохиолол гэж ядуурлын судалгааг харж болохоор байна. Улсын хурл үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан зарим хууль болон татврын бодлогод өөрчлөлт оруулах шаардлагатай юу гэдэг тухайд хөндөгдөж байгаа юм а. Тухайлбал арьс шир ноос ноолуурын экспорт нь татвар тогтоосноор үйлдвэрлэлийг дэмжих, түүхийн эдийн дотоодын зах зээлийг хамгаалж чадах хэсэг талаар улсын хурлын төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр яригдлаа. Цаашид татварын хөнгөлт чөлөөлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Асуудал үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль яаж тусав гэдэг тухайд төсвийн байнгын хорооны зарим гишүүн хөндөж байна. Үүнд сангийн яам болон аж үйлдвэрийн яамны төлөөллүүд тайлбарлав. Одоо ноос ноолуур арьс шир түүхийд энэ завсрын бүтээгдэхүүнийг одоо экспортлох тохиолдолд 10% татвар авах заалт нэмж орж байгаа. За мөн эцсийн үеийн бүтээгдэхүүн бол хуучнаараа тэг өв байгаа. Эцсийн бүтээгдэхүүн бол за энэ тооцоогоор бол улсын төсөвд бол 63.45 тэрбум төгрөгийн ийм орлого нэмэгдэнэ гэж байгаа. Үйлдвэрлэл үйлчлэгээ өнөөдөр бидний хувьд бол хамгийн гол нь эдийн засгаас сэргээх чиглэл дээр зайлшгүй одоо сэргээх энэ үйл ажиллагаан дээр бол татварын бодлогоор дэмжих асуудлууд бол зайлшгүй засгийн газраас хэрэгтэй ийм зүйлэлтэй. Тэгэд энэ дээр бол яг хуу дараа нь бид нар өөрсдөө эдийн засаг тодорхой хэмжээнд гайгүй болгоод орлого санхүүгийн асуудал ч гэсэн сайжирсан тохиолдолд бол буцаагаад энэ хуулиудыг бойлуулж болно шүү дээ. За харин төсвийн байнгын хорооны зарим гишүүний хувьд цаашид арьс шир ноос ноолуурын экспортод татвар тогтоодог болох нь буруу гэсэн байр суурьтай байна. Ноосон дээр бид нар бас нэг жоохон бодлого барихгүй бас болохгүй. Тэгээ 80% нь экспортод тэр чигээрээ гадагшаа түүхийгээрээ гараа явуулчихж байгаа гэж. Бид малчтай бодлого яах вэ? Бодож байгаа. Гэхдээ малчны отноос шууд хилийн дээс алхдгийг бол шууд өгшүүлээд байх нь бол буруу шүү дээ. Бид нар дотоодын үйлдвэрлэлд дэмжих бодлого л барих нь зөв. Гэхдээ яг ийм модонтой 10% гэж орж ирж байгаа бол эн чинь буруу гэж хэлье. Нийт монголчуудын одоо хөдөө аж ахуйтай холбоотой амьдарч байгаа хэрэг чи Монгол улсын 3.1 нь байгаа ард иргэд. Энэ хүмүүсүүдийн амьдрал хэцүү байж байхад татвар тавина гэдэг чинь үндсэндээ энэ хүмүүсүүдийг ядуурл руу оруулна гэсэн. Ийм хариуцлагагүй зүйл оруулж ирж болохгүй шүү дээ. За харин ноос ноолуурын экспортод зохих хэмжээний татвар тогтоох нь зөв гэсэн байр сууриас гишүүн Дамдны Дэмбэрэл хандлаа. Үйлдвэрлэлээ өргөх тухай асуудлаа ярьж байгаа бол үйлдвэржүүлээ гэж байгаа бол бас бүтээгдэхүүнийг хамаагүй ингээд экспортод цөмийн түүхээ дээр гаргах нь бол ашиггүй шүү дээ. Харин үйлдвэрүүдээ энэ бүтээгдэхүүнээр нь хангаад үйлдвэрээс авах татвараа зохистой төвшөнд нь үйлдвэрлэлийнхаа татварыг аваад та малчтад бол би юу үзэл дэмжлэг үзүүлээгээд байгаа юм л. Жишээлх юм бол ноосныхаа дэмжлэгийг, арьс ширнийхаа дэмжлэгийг, ноолуурын дэмжлэгийг бол төр үзүүлчихэд татвараа үйлдвэрүүдээс аваад харин экспортонд хамаагүй гаргадаг дээр бол татвараараа зохих хэмжээний эдийн засгийн механизм ашиглах нь цагаа олж байгаа байхаа. Арьс шир ноос ноолуурын экспортод татвар тогтоох нь зөв эсэх асуудлыг үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад шийдэе.
Гэхдээ тухайн хуулийн төслийг салбарын сайд нь эзгүй байх үеэр үргэлжлүүлэх нь буруу гэж төсвийн байнгын хорооны гишүүд үзэж байна. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн хэлбэлгийг түр хойшлуулад байна. Лондонд ажиллаж байгаа манай сурвалжлах хэсэг дэлхийд алдартай Лондонгийн хөрөнгийн биржээс мэдээлж байна. Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг Лондонгийн хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааг нээсэн мэдээг сурвалжлагч Отхон Туяа хариуллаа. Улаанбаатарын цагаар 16 цагт биржийн арилжааг нээсэн ерөнхий сайд сайхан бэлэг дараа нь хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтанд оролцсон байна. Дөнгөж саяхан болсон үйл явдлын мэдээч мөн цагийн урдын үзэгчдэд амжиж хүрч байгаа юм а. Эмээ магадлагын сурвалжлах хэсэг Лондон хотоос Лондонгийн хөрөнгийн биржээс үзүүлж байна. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг Их Британи Умар Ирландын вант улсад хийж байгаа ажлын альчлалаа өнөө өглөө Лондонгийн хөрөнгийн биржийн 7 дугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээснээр эхлүүлсэн байгаа. Тэгэхээр Лондонгийн хөрөнгийн бирж бол нийтдээ 6 орчим их найд ам долларын зах зээлийн үнэлгээтэй зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 3-т бичигддэг ийм хөрөнгийн бирж. Энэ биржээр дамжуулаад дэлхийн 60 орны 3000 орчим компани хувьцаагаа арилжиж байгаа юм а. Лондонгийн хөрөнгийн бирж бол Монголын хөрөнгийн биржийн тухайд 2011 онд хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. 2014 онд энэхүү хамтын ажиллагааг цаашаа дахин 3 жилээр сунгахаар ингэж гэрээнд тусгагдсан байгаа. Тэгэхээр хөрөнгийн биржүүдийн хоорондын хамтын ажиллагааны талаар Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг болоод одоо Лондонгийн хөрөнгийн биржийн захирал бас байр сууриа илэрхийлж өгүүлсэн юм а. Өнөөдөр Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааг нийлээ. Өнөөгөө их хувьцаа өсөлтөө гарч байгааг харахад таатай байна. Монгол улс гадны хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулж байгаа. Оюутлагаа компани 2 дахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсныг энд онцлмоор байна. Хөрөнгийн биржийн тухайд 2 тал хамтын ажиллагаа дахин 3 жилээр сунгасан нь энэ хугацаанд үр дүнтэй ажлууд хийнэ гэж итгэж байна. Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг дэлхийд түгээх шинэ индексийг ч хамтын ажиллагааны хүрээнд бий болгох юм а. Өнөөдөр Лондонгийн хөрөнгийн биржээр зохиогдсон бас нэг чухал арга хэмжээ бол Монголд хөрөнгө оруулах боломжийн талаарх бизнес форум явагдсан байгаа. Лондонгийн хөрөнгийн биржийн захирал хэлсэн үгэндээ эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон. За сүүлийн 5 жилийн хугацаанд Их Британи Монголын худалдаа 6 дахин өссөн. Энэ хандлага цаашдаа үргэлжлэх төлөвтэй байгаа гэдэг талаар дурдж байгаа юм а. За Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Английн бизнес эрхлэгчдэд хандаж Монгол улстай олон салбарт хамтран ажиллах боломж байгааг дурдсан. Тэрээр хэлсэн үгэндээ бас бид алдаа гаргасан ч засаж чаддаг бизнесийнхний хувьд улам нээлттэй орон байна гэд Английн бизнес эрхлэгчдийг Монгол улсад хөрөнгө оруулахыг уриалсан юм а. Монгол Британий бизнесийн байгууллагууд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх олон боломж гарч ирж байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдсан асуудлууд өнөөдрийн бизнес форумын дараа гарах үр дүн үүнийг харуулна. Зөвхөн уул уурхай гэхгүй бус салбаруудад ч хамтын ажиллагааны асар их нөөц байгаа юм а. За Их Британи Умар Ирландын нэгдсэн вант улсаас одоо манай улсад 1990-с 2014 оны хооронд нийтдээ 116 орчим одоо сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг ийм тоон одоо мэдээлэл бүртгэгдсэн байна. Тэгэхээр эндээс бол нийтийн хоолны салбарт болоод за бусад одоо худалдаа үйлчилгээний салбарт их хөрөнгө оруулалт хийгдсэн гэдэг мэдээлэл байгаа юм. Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэ хөрөнгө оруулалтын одоо форумоос Монгол улстай цаашдын хамтын ажиллагааны олон одоо шинэ үр бүтээлтэй ийм санал хамтын ажиллагаанууд гарна гэдэг хүлээлт байгаа юм а. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлгийн хувьд Их Британи Умар Ирландын нэгдсэн вант улсад нийтдээ 4 өдрийн турш одоо ажлын альчлал ихээр төлөвлөсөн байгаа. Өнөөдөр эхний өдөр эх 2 өдрийн хугацаанд бол төр засгийн төлөөлөлтөд уулзаж түүнээс гадна бас бизнес форумд оролцсон. Reuters агентлаг болоод Bloomberg телевиз за одоо мөн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улсад хөрөнгө оруулалт хийх боломж болоод одоо Монгол улсын талаарх мэдээллүүдийг бас өгч байна. Дараагийн мэдээ хүргэе. Бизнес эрхлэгчдэд тулгардаг гол хүндрэл болох нэмийн үртгийн албан татвар болон галийн татвар хураамжийн олон шат амжилгыг цөөлөх шинэ системийг нэвтрүүлэхээр боллоо. Татврын тайланг цахимаар хураах, галийн төлбөрийн мэдээллийг худалдаа эрхлэгчдэд нээлттэй болгох төлбөр тооцооны системийг өнөөдрөөс ашиглаж эхэллээ. Бизнес эрхлэгчид мобайл банкаа сонгон цахимаар үйлчлүүлэх боломжтой. Энд үзүүлж байгаачлан хураамжаа цахимаар төлж мөн төлбөрийн тухай мэдээллийг байнга харж хянаж болно. Өмнө нь заавал байцаагч дээр ирж банкнд дугаарладаг байсан бол одоо ийм асуудал гарахгүй. Цахим системийн үйлчилгээг утсан дээрээ татаж суулгах мөн боломжтой. Ингэснээр цаасан бадаанд зарцуулагддаг их мөнгийг ч хэмнэнэ. Жилдээ бид нэг 50 их найдын хэмжээний
цаасан бадааны асуудлыг шийддэг байсан. 50 ихний эдийн цаасан бадаантай ажиллана гэхэд ямар их цаас орох уу, хөнгөч орох уу, зав цаг орох уу гэдэг асуудал. Дараагийн нэг асуудал нь 50 ихний эдийн энэ бадаан дээр бичигдсэн үнийн дүнгийн зөрчлийг хооронд нь тулгана гэдэг ямар их ажил авах уу гэдэг бол. Тэгвэл одоо захин бадаан нэвтэрснээр бол тэр их цаас хэмнэх боломжтой байна. Гайлын болон бусад татвар хураамжийн цахим төлбөр тооцооны систем нь үр ашиггүй ажлыг халж байгаа тул бизнес эрхлэгчдийн цаг зардлыг хэмнэнэ. Мөн мөнгөнгүйлгээний ил тод байдлыг хангах учраас залилан татвараас зайлсхийх үйлдэлийн тоог бууруулж төсвийн орлогыг нэмэх боломжийг бүрдүүлэх юм байна. За өнөөдөр гайлын байгууллагууд бол хуулиараа бол 4-5 шат хамтлагыг дамждаг. Яг одоо амьдрал дээр бол одоо янз янзын байгууллагын судалгаагаар бол 8 шат хамтлаг дамждаг. Зарим тохиолдолд 10-12 шат хамтлаг дамжин гэж ярьж байгаа. Энэ одоо цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлсээр бид бол даруй 2 одоо үе шатыг одоо байхгүй болгож байгаа. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр уг системийг нэвтрүүлж байна. Энэ нь манай гайлын болон татварын салбарын үйл ажиллагааг олон улсын түвшинд гаргахад нэг алхам болж байгааг талууд онцолж байна. Цаашдаа энэ салбарын хууль эрхцэн орчныг ч олон улсын түвшинд хүргэнэ. Үүний эхний ажил бол цахим хураамжийн систем болохыг мөн танилцуулж байлаа. Монгол төгрөг анх удаа гадаадд гарлаа. Хас банк төгрөгийн картыг дэлхийн 150 орныг хамарсан өргөн сүлжээ бүхий Union Pay картын сүлжээтэй нэгтгэсэн байна. Ингэснээр та дэлхийн аль ч улс оронд очсон төлбөр тооцоогоо төгрөгийн картаар хийх боломж бүрдэж байгаа юм а. Үндэсний брэнд болох T-Card олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Union Pay хасалсан картыг анх удаа Монгол улсын банк санхүүгийн салбарт Хас банк гаргалаа. Энэ бол Хас банкны харилцагч төвтэй бодлого явуулж бүх хөнгө төрх үйлчилгээндээ шинэ зарчим баримтлах болсны нэг илрэл нь болж байна. Энэ картын бас нэг онцлог нь юу гэхээр гурвалсан карт байгаа. Өөрөөр хэлбэл төгрөг, доллар, юаны 3 валютаар төлбөр тооцоо хийх боломжтой тийм карт. Энэ нь бол манай банкны систем болон манай төлбөр тооцооны дэд бүт сайжирж байгаа нэг илэрхийлэлтэй. Ингэсэн одоо манай T-Card бол гадаадын байгууллага болон улс орны стандартыг хүрж ийн гэсэн үгтэй. Гадаадд сурахаар явж байгаа оюутан залуус, аялагчид, эмчлүүлэхээр явж байгаа иргэдгээд ханшийн зөрүүнээс эрсдэл хүлээх магадлалтай маш олон харилцагчдад ашигтай карт гарлаа гэж хүрэлцэн ирсэн хүмүүс хэлж байлаа. Энэ картыг ашигласнаар дэлхийн 80 гаруй нисэх буудлын дэлгүүрүүдээс 5% хөнгөлөлт идэх, 300 гаруй дэлгүүрээр үйлчлүүлсний татварын буцаа авалтаа шууд данс руугаа авах боломж нэгдэх юм байна. Манай улсад бүгд найрамдах социалист Вьетнам улсын үндэсний ассамблеийн дэд дарга Хуин Ngoc Son тэргүүтэй төлөөлөгчд айлчилж байна. Дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилиг өдөж байгаа манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжин хөгжүүлэх боломжтой гэдгийг талууд онцоллоо. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын үндэсний ассамблеийн дэд дарга Хуин Ngoc Son тэргүүтэй төлөөлөгчдийг улсын их хурлын дарга хүлээн авч уулзлаа. Монгол улс зүүн өмнөд Азийн уламжлалт түнш Вьетнам улстай улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй соёл батлан хамгаалах хууль захиулах зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг цаашид түүхэн уламжлалт туршлагадаа тулгуурлан шин шатанд гаргах хамтын ажиллагааг эдийн засагжуулахад хоёр тал хүчин чармайлт гаргаж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа улсын их хурлын дарга илэрхийллээ. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын үндэсний ассамблеийн дэд дарга Хуин Ngoc Son Монгол улстай эдийн засаг, бизнесийн харилцааг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарт өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм а. За хоёр орны харилцааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг талууд уулзалтын үеэр онцлоо. Вьетнамын парламентын төлөөлөгчдийг мөн улсын хурлын дэд дарга хүлээн авч уулзсан хэлсэн хэлээ. Улсын хурлын дэд дарга инх болт Монгол-Вьетнамын засгийн газар хоорондын комиссийн хуралдаан энэ оны 2 дугаар хагаст Улаанбаатар хотноо зохиогдохоор төлөвлөж байгааг дуулгалаа. Монгол улс АСЕАНтай идэвхтэй ажиллах сонирхолтой байдаг бөгөөд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож АСЕАНы яриа хэлцээний түнш болох Монгол улсын ирмэцлэлийг Вьетнам улс дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж найдаж байна гэлээ. Мөн Монгол улс 2022 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 77 дугаар чуулганы үеэр болох аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүний 2023-аас 2024 оны сонгуульд нэрээ дэвшүүлээд байгааг дурдж Вьетнам улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хоёр талын төлөөлөгчид хэлэлцээ их үеэр илэрхийлсэн байна. Бүгд найрамдах
социалист Вьетнам улсын үндэсний ассамблеийн дарга Хуан Ngoc Son Вьетнам улсын үндэсний чөлөөлөх тэмцээлд Монгол улс дэмжиж тусалж байсныг түнчлэн Монгол улсад амьдарч сурч байгаа Вьетнам иргэдэд таатай эрх зүйн орчин бүрдүүлж өгсөнд талархал илэрхийллээ. Өнөөдөр үндсэн хуулийн цэц байгуулагдсны 23 жилийн тохиож байна. Монгол улсын бүх хуулийн эцэг хууль гэгддэг үндсэн хуулийн гол чигийг баримтлуулах зорилготой энэ байгууллага 23 жилийн түүхэндээ анх удаа шинжлэлийн бодлого баримталж байгаа юм а. Үндсэн хуулийн цэц үйл ажиллагааныхаа хүрээнд дэвшил авчрах өөрчлөлт хийж байгаа нь хянан шалгах ажиллагааны тухай хуулийн төсөл болоод шүүх засаглалын шинжиллийн хүрээнд хийсэн үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн өөрчлөлтүүд юм а. Иргэнээс ирэх хүсэлтийг зөвхөн цэцийн дарга хянаж үзээд хэлэлцэх хэсгийг шийддэг байсан бол шинэ хуулийн төслөөр цэцийн 9 гишүүн хүсэлтийг тойргоор хүлээн авч шийдэх болж байгаа юм байна. Энэ бол улс төрийн болоод бусад хараат байдлаас ангид ойлгох хамгийн гол зарчмын өөрчлөлт гэж гишүүд үзэж байлаа. Түүнчлэн зөвхөн иргэнээс бус хууль тогтоогчдоос үндсэн хууль зөрчиж байгаа эсэх хүсэлт хүлээн авах боломжийг илүү өргөн хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэж өнөөдрийн баярын хурлын үеэр дуулгаж байсан юм а. Улсын их хурлын тодорхой нэг гишүүн иргэнийхээ хувьд төсөлд гаргаж ирсэн тохиолдол байдаг болохоос биш улсын хуралд ажиллаж байгаа одоо тодорхой бүтцийн хувьд бол хүсэлт гаргаж байгаагүй. Тэгэхээр энэ нь бол гаргах тэр үндсэн хуулийн боломжийг олох үүднээс жишээлбэл одоо улсын их хурлын тодорхой тооны гишүүд хамтраад үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах замаар үндсэн хуулийн зөрчлөлийг арилгуулах юм асуудлыг шийдэж байна. 1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хууль нь үндсэн хуулийн шүүх буюу үндсэн хуулийн цэцийг байгуулах эрх зүйн шалтгаан болсон гэж үздэг. Цэцийн 9 гишүүд 6 жилийн бүрэн эрхийн хүрээнд хинээс ч үл хамааран эцэг хуулийн зарчмыг дагаж мөрдүүлэх төр төмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагыг үрдэг. Энэ зарчмаа өнгөрсөн 23 жилийн турш хэрхэн баримталж ирсэн талаар өнөө хүртэл тасралтгүй сонгогдож ажиллаж байгаа цэцэн гишүүн Жанцан ингэж ярьлаа. Энэ байгууллага бол үндсэн хуулийг чандан сахиулах баталгаа төдийгүй энэ хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах ялангуяа парламент болон гүйцэтгэх засаглал ерөнхийлөгчийн эрх хэмжээгээ хэтрүүлсэн аливаа шийдвэрийг зөв номонд нь оруулах үндсэн хууль зөрчөөгүй байлгах асуудал бол хамгийн чухал зүйл байдаг. Энэ ажиллаач хийж чадж байгаа гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн цэц 23 жилийн ойн барийнхаа энэ өдөр их Монгол улсын анхны үндсэн хууль гэгддэг их засгийн эрхийг эрен сурвалжлах нэртэй их засаг олон улсын эрдэм шинжилгээний баг хурал дээр тавигдсан шилдэг элтгэлүүдийн эмгэтгэлийг залсан байна. Түүнчлэн их засаг хууль зориулан хөшөө босгосон байна. За энэ бол нэгдмэл байхын бэлэг тэмдэг агуулж хүннүг гэрээ хэлбэртэй их засаг хууль зориулсан анхны хөшөө дурсгал юм а. Төр давмгай эрэхтэй бус нийтийн эрх ашиг дээгүүрт байх чиг хандлага захиргааны эрхцүүд бий болсон. Эрхцүүн салбарын 4 тулгуурын нэг захиргааны эрхцүүд өрнөдийн харьцуулт хийсэн тойм судалгааг өнөөдөр хууль зүйн хүрээлэнд танилцууллаа. Сонгуулийн болоод захиргааны эрх зүйн тогтолцоог шинжлэх экзектэй цаг үед парламентод сууж байсан улсын их хурлын гишүүн Асан Сүхбаатар өрөндийн орнуудын захиргааны эрх зүйн тойм судалгааг танилцууллаа. Одоогоос 15 жилийн өмнө тэрээр захиргааны эрх зүйн гарын авлага гаргаж байсан юм а. Харин энэ удаад Ром Германы болоод Англи Саксоны эрх зүйн томоохон бүл улсад нийтийн эрх зүйн чиг хандлах хөгжил ямар байгааг тоймлон харьцуулсан байна. Иргэн хүн гомдлоо яаж гаргах юм, яаж ханддаг юм бэ гэдгийг бол бүр детальны наривчлаа заасан. Одоо жишээ нь Их Британд ихэд бол яам болгон, агентлаг болгон гомдол гаргах журмын нь бол маш тодорхой заадаг. Гомдол гаргахыг хүлээж авдаг нэгж албан тушаалтан байдаг. Тэр бол яамны агентлагийн үндсэн ажил байх жишээ. Бид нар бол өргөдөл гомдлыг шийдвэрлэх асуудал бол зүгээр бичиг хэргийн төвчний нэг ерөнхий шийдвэрлэх асуудал гэж үздэг шүү дээ. Тэр бол үгүй төрийн бүх байгууллагуудын гол ажил гэж үздэг байх жишээ. Тэгээд дээр нь нээлттэй байдал гэж байж байна. 90-ад оноос өмнө захиргааны эрх зүй төрд давмгай үйлчилж байсан бол үндсэн хууль батлагдсанаас хойш эрх зүйн тогтолцоо үндсэндээ өөрчлөгдсөн. Хүний эрхийг дээдлэхэд эрх зүйн салбарын шинтгэл чиглэж байна. Өрөндийн орнуудын, гадаад орнуудын захиргааны эрх зүйг судлах энэ зүйл маань бол үндсэндээ биднэрт гарын авлага болж ирсэн ийм л зүйл байгаад байгаа юм. 2002 онд анх удаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хууль гарч 2004 оноос захиргааны эргийн шүүхтэй болсон. Төрийн нэрээр шийдвэр гаргах чинж иргэний эрхийг зөрчих ёсгүй. Хэрвээ зөрчвөл иргэнийг өмгөөлөх хууль шүүх байгааг мэдрүүлсэн. Мөн захиргааны эргийн ерөнхий хууль гарсан энэ салбарт томоохон шинтгэл гэж судлаачид тодтогж байна.
Одоо засгийн газраас бусад түвшний бүх одоо байгууллагууд дагаж мөрдөх энэ үйл ажиллагааныхаа одоо гарах шийдвэрийн стандарттай болж авч байна шүү дээ. Урд нь ямар шийдвэрийг яаж гаргаад ямар хүрээнд гарах ёстой. Тэгээ энэ шийдвэр нь хуульд нийцээгүй гэдгийг яг яаж тогтоох юм бэ гэдэг нь тодорхойгүй байсан. Эрх зүйн шинэтгэлд харьцуулт судалгаа чухал. Тэр дундаа өргөндийн орнуудаас туршлага импортлох боломжийг энэ тойм судалгаа хуульчдад өгч байна. Монгол улсын гавьяат хуульч Чимэд агсны цагаан номноос эхлээд эрх зүйн энэ салбарыг толдох судалгааны бүтээл гарын 5 хуруунд багтана. Эрх зүйн тулгуур том салбарын хувьд захиргааны эрх зүйг өргөндийн эрх зүйтэй хослуулж чадвал бидний ойлгох гэж хичээж байгаа нийтийн эрх зүй улам бүр ойртох юм байна. Өнөөдөр наадмын комисс хуралдсан ч хэвлэлийнхэнд энэ хурал хаалттай боллоо. Харин наадмаар болгоомж эсрэмжтэй ажиллахыг хоол хүнс хийхээр зөвшөөрөл авсан иргэд аж ахуй нэгжүүдэд нийслэлийн мэргэжлийн албан газар зөвлөсөн юм. Шингэрүүлсэн шатдаг хийм боллооны аюулгүй ашиглалтын талаарх зөвлөмжийг тэдэнд мэргэжилтнүүд өнөөдөр хүргүүлсэн байна. Улсын баяр наадмаар хоол хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэд аж ахуй нэгжүүдэд нэгдсэн журмаар шингэрүүлсэн шатдаг хийм боллоо ажилуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн мэргэжлийн албан газраас боллоонд төхөөрөмжийг ажилуулахад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өглөө. Шингэрүүлсэн шатдаг хийм боллоо нь хэдийгээр хэрэглэхэд хялбар боловч нарны шууд тусгалаас хол дулаан өсгөгч буюу халаах хэрэгслээс 1 м, ил галаас 5 м-ээс доошгүй зайд байрлуулах зэргийг анхаарах хэрэгтэй талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаамаа. Наадмын юу нэлээд халлал цагаарын юу нэлээд халуун байх төлөвтэй энд бол боллооныхаа юунд анхаарах талаар нэлээд зөвлөмж өгсөн байгаа. Энэ боллоо маань өдөр магдлын хугацаа буюу баталгаат хугацаанд дууссан ашиглах боломжгүй боллооныг битгий ашиглавал тийм боллоонд битгий цэнэглэл үйл ажиллагаа үйл ажиллагаа өгөхгүй байх талаар хоригдсон. Дээр нь өөрсдийнхөө нийлүүлж байгаа боллооныхаа айлуулах баталгаатай шинэвтэх тийм боллооноор хангаж үйлчлэжээ гэсэн тийм зөвлөгөөг болон шаардлага аж ахуй нэгжүүдэд нэлээд тавьсан байгаа. Энэ жилийн улсын баяр наадмаар 850 гаруй иргэн аж ахуй нэгж хоол хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрхээ авсан байна. Тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих мэргэжлийн албан байгууллагаас гадна түргэн тусламж онцгой байдлын газрынхан бэлтгэл ажилдаа ороод байгаамаа. Энэ жилийн үед мэргэжлийн албан 250 байцаагч хоол хүнсний худалдаа эрхлэгчдэд хяналт тавих юм байна. За хүүд оллоо худаг төв зингэлдэх хүрээлэнд мэргэжлийн албан байгууллагын хяналтын эсвүүд ажиллана. Түүнчлэн мэргэжлийн албан газраас гар дээрээс задгаа хоол хүнсний бүтээгдэхүүн худалдаа иргэдийн барааг хуран авч устгалд оруулна гэж мэдгдлээ. Наадмын үеэр бол нэг 850 орчим одоо хүнсний худалдаа хоол үйлдвэрлэлийн газрууд бол гарна. Энэ дэр бол бид нар байнгын хяналт тавьж ажиллана. За дээрэс нь энэ гарч байгаа одоо худалдаа үйлсийн эрхлэгч нарт бол бид нар сургалт зохион байгуулж явуулах юм. Хөд болгоход бид нар байж байгаа 5 одоо ус цэгийн дээж авсан. Дээрээс нь цэнгэлтхийн төлөс уснаас бол дээж авч лаборатори шинжилүүлсэн. Наадмын үеэр ажиллах эмнэлгүүдийн бэлэн байдлыг бол шалгаж байгаа юм. Наадмын өдрүүдэд хоол хүнсний худалдаа хийх байгууллагуудын хэрэглэж буй бүтээгдэхүүн боллооны зохистой хэрэглээний хяналт шалгалтыг 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн баяр наадмын өдрүүдийг дуустал хийх юм а. Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд зөвшөөрөлгүй барилгууд үйл ажиллагаа явуулдаг. За энэ мэт хууль бус үйлдэлийн талаарх мэдээллийг мэргэжлийн албан ерөнхий газрын 7012 8012 утсанд өгөхийг иргэдэд анхаарууллаа. Хөтөлбөр хөдөө орон нутгаас бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжилж байна. Хүүхэд багчуудын бие бэлтрийг хөгжүүлж спортод дур сонирхолтой болгоход чиглэгдэж ирсэн Баян онгор цом 2015 боксын аврах шалгаруулах тэмцээний аврагууд тодорлоо. Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 12 багийн 100 гаруй тамирчид өрсөлдлөө. Тэмцээнд залуучуудын Азийн аврах шалгаруулах тэмцээний хүрэл Казахстан Оросын холбооны улсад явагдсан олон улсын тэмцээний алтан медальт спортын майстер Мишель, спортын майстер Мөнх Эрдэнэ, Сүрийн Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээний хүрэл Казахстан Оросын холбооны улсад явагдсан олон улсын тэмцээний алтан медальт Батбаяр, Оросын холбооны улсын Сүрийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хүрэл медальт Намун зэрэг шилдэг тамирчид оролцлоо. Баян онгорын цом 2015 боксын тэмцээн маань 5 өдрийн турш амжилттайгаар зохион байгуулагдаж одоо өндөрлөлөө. Одоо Баян онгорын хүүхэд залуус бас энэ тэмцээнийг бас үзэж сонирхсан баг. Одоо бокс гэдэг ямар спорт уу? Яг одоо мөн чанарыг бас харуулахыг зорьсон. 6 тэмцээнд орсон. 3 мөнгө 2 алтан олсон энэ үеийн. Нэг шилдэг ирээдүйд юмч болсон.
Бокс спортоор 4 жил хичээлж байна. Тэгэд Баян хонгор цом нээлттэй тэмцээнд энэ жил ирээд хүрэл медаль авсан байгаа. Дэлхийн аваргын хүрэл медальтай тамирч байна. Эрдэнэтийн Намун гэдэг охин 2-1 ярцаагаар ялагдаад тэгээ хүрэл медаль аваад одоо шилдэг тамирч авсан баяртай. Багийн дүнгээр 1-р байранд оюун бол дасгалжуулагчтай Баян хонгор аймгийн Номгон боксын баг тамирчид тэргүүлж удаах баярыг Пүрэв очир дасгалжуулагчтай Эрдэнэт боксын баг, Отхон баяр дасгалжуулагчтай Алдар спорт хорооны баг тамирчид тус эзэлтэй. Тэмцээний шилдэг шүүгчийн шагналыг спортын майстер Од Сүрэн, шилдэг дасгалжуулагчийн шагналыг Баян хонгор аймгийн Номгон боксын холбооны дасгалжуулагч Оюун Багт нар хүртлээ. Өнөөдөр 7 дугаар сарын 1-ний өдөр. Энэ өдрийг түүхэнд хараар тэмдэглэгдсэн өдөр хэмээн хэвлэлүүд бичиж байна. 2008 оны энэ өдөр улсын хурлын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөг иргэдийн цуглаан эцэстээ эмх замбраагүй байдал үүсгэж 5 хүний амьд хүрсэн харамсалтай явдлаар өндөрлсөн. Түүхийн гашуун дурсамжийг дахин давтахгүй байхын тулд тухайн үеийн хэрэг явдлын талаар иргэнэг сануулъя. Ардчилсан хувьсгалыг 50 замаар хийсэн түүхээр монголчууд дэлхийд үлгэр жишээ болсон ард түмэн. Гэтэл одоогоос 7 жилийн өмнөх энэ үйл явдал түүхэнд хараар бичигдэж гадаад ертөнцөд ч бидний үн цэнийг унагсан. 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд ард иргэдээс сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байгаа эсхийг санал асуулгаар авч гарын үсэг цуглуулж байлаа. Талбай дээр цугласан иргэдийн жагсаал хурцтаж, улмаар тухайн үеийн Монгол ардын хувьсгалт намын төв байр руу халтаж, иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч эхэлсэн. Нийтийг хамарсан эмх замбраагүй байдлыг хууль тогтоомжийн хүрээнд ердийн аргаар зогсоох боломжгүй. Зөвхөн цагдаагийн хүч үүмэнийг зогсоож дийлэхгүй болсон тухай тухайн үеийн цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа. 7 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө ерөнхийлөгчийн 194-р зарлиг гарч нийслэл Улаанбаатар хот 7 дугаар сарын 1-ний 24 цагаас эхлэн 4 хоногийн хугацаанд онц байдал тогтоосон. Олон зуун иргэн үймээний гашуун дурсамжийн гэрч болж сэтгэл санааны болон бие махбодын хохирол амсаж олон 10 хүн хэрэгт холбогдож залуусын амь нас хохирч хар өдөр гэсэн нэртэй үлдсэн тэр үйл явдлыг дахин бүү давтагдаасаа гэж ард түмэн хүсэж байна. Өнөөдөр их орон дөрвөөсөн үйл явдлын мэдээлэлс танилцууллаа. Үргэлжлүүлээ орчуулагч редактор Ариун Чимийн бэлтгэсэн гадаад мэдээ хүлээн авна уу. Оройн төрөө үзэгчтэй. За Грекийн засгийн газар олон улсын валютын санд 1.8 тэрбум Америк долларын зээлээ төлж чадахгүй гэдгээ зарласнаар олон улсын Грек улсад үзүүлж байсан зээл зогслоо. За Грекийн эрх баригчид зээлийн иргэн төлөлт хийх хугацаа өчигдөр шөнийн тэг цаг дуусахаас өмнө ч зээлийг одоо үргэлжлүүл олгохыг Европын эрх баригчдаас хүссэн байгаа. За гэвч Европын эрх баригчид Грекийн хүсэлтийг хүлээж авахаас татгалцсан. Ингээд Грек улс олон улсын валютын сангийн зээлд дефолт зарласан анхны хөгжингүй орн болж байна. За Грекийн засгийн газар Европын зээл олгогчдоос тавьж байгаа төсөв танах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс Европын холбоо Грекэд олгосон тусламжийн зээлийг сунгахгүй гэдгээ мэдгдлээ. Мөн Европын төв банк Грекийн арилжааны банкудад олгож байгаа яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлэхгүй гэдгээ мэдгдснээр за Грек улс банкудаа 7 хоногийн хугацаатай хааж хөрөнгийн урсгалд хяналт тогтоогоод байна. Энэ хямралын эхлэл 2009 онд Грек улсын эдийн засгийн өсөлт тогтсомсаарч төсвийн алдагдлаа олон жил нууцлсан нь илэрснээр бүсийнхээ санхүүгийн байгууллагуудаас тусламж авах шаардлагатай тулгарсан. Үүнээс хойш Грекийн эдийн засаг олон улсын тусламжаас хамааралтай болж за мөнгөний хатуу бодлого баримтлан төсвийн танаас хийж ирсэн. Одоогийн байдлаар Грекийн гадаад дөр 360 тэрбум орчим Америк доллар буюу за дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 177%-тай тэнцэж байна. Хэрвээ Грек олон улсаас дахин зээл авахгүй бол эдгээр үрийг төлөх боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. За одоо Грекэд зээл олгогчид ч тэр Грекийн ард иргэд ч тэр энэ сарын 5-нд болох бүх нийтийн санал асуулгын дүнг хүлээцгээж байна. Хэрвээ Грекчүүд Европын саналыг дэмжихгүй гэж хариулбал Европын зээлдэгчид Грекэд дахин зээл олгох боломжгүй болно гэж эдийн засагчид харж байгаа. Харин бүсээ чангалахыг дэмжвэл Европ зээлээ үргэлжлүүлж Грекийг евро нэгдсэн мөнгөнд тэмдэгтийн бүсээс гаргахгүй байх боломжтой юм а. Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас Европын зээлдэгчдээсээ зээлийн хөтөлбөрийг 2 жилээр сунгах эсвэл Европын тогтвортой байдлын сангаас шинээр санхүүжил авах хүсэлтийг гаргасан. Хэрвээ дээрх хоёр саналыг Европын холбоо хүлээж авбал Грек 2015-аас 2017 оны хооронд зээлийн эргэн төлөлтөө хийж дуусгах боломжтой юм байна. Грек улс олон улсын валютын санд дефолто зарласнаар Европын бүсээс гарахгүй гэсэн болгоомжлол байгаа ч гэсэн зарим эдийн засагчид Европын эрх баригчдыг Грекийг Европын бүсээс гаргахгүй байхаар шийдвэр гаргана гэж найдаж байна.
Энэ сарын 20-нд Грек улс Европын төв банкны 346 тэрбум еврогийн бондыг эргэн төлөх ёстой. Хэрвээ Грек энэ өрөө мөн адил төлж чадахгүй бол Европын төв банк Грекийн арилжааны банкудад олгодог яалтаа санхүүжилтийг зогсоож магадгүй юм а. Гэхдээ Европын төв банк, Европын санхүүгийн систем Грекийн олон улсын валютын санд зарласан дефолтод бэлтгэлтэй байсан. Европын төв банк Грекийн нэгдсэн мөнгөнд тэмдэгтийн бүс болоод Европын холбоонд үлдэхийг хүчтэй дэмжиж байгаа. Тиймээс одоо энэ хямралыг арилгах улс төрийн шийдэл гаргахыг уриалж байна гэдгээ мэдгдсэн байна. Бүгд найрамд Хятад ард улсын хууль тогтоох байгууллага БРИКС-ийн хөгжлийн банк байгуулах гэрээг сойрхон баталлаа. Эдийн засагчид энэхүү хөгжлийн шинэ банкыг Дэлхийн банк гэх мэт барууны санхүүгийн томоохон байгууллагуудтай өрсөлдөх хэмжээний байгууллага болно гэж харж байна. За энэхүү хөгжлийн банк БРИКС-ийн орнууд буюу Бразил, Оросын холбооны улс, Энэтхэг, Бүгд найрамд Хятад ард улс, Өмнөд Африкт хэрэгжүүлэх дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх юм а. БРИКС-ийн гишүүн орон бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээнээс үл хамааран банкны үйл ажиллагаанд тэгш хэрэгтэй оролцох зарчим үйлчлэх юм байна. Мөн гишүүн орон тус бүр хөгжлийн банкны дөрмийн сангийн 50 тэрбумыг тэгш зарчмаар бүрдүүлнэ. Энэ санг цаашид 100 тэрбум төгрөх зорилготой байгаа. БРИКС-ийн төв банкны төв байр Шанхай хотноо байрлана. Хятад улс хөгжлийн шинэ банкнд 41 тэрбум Америк долларын хөрөнгө оруулахаар амлаж байгаа. Энэ нь тус улсыг БРИКС-ийн банкнд санал өгөх илүү их эрх мэдлийг олгох юм а гэдгийг Reuters агентлаг онцолсон байна. Одоогор хөгжлийн шинэ банк байгуулах гэрээг Энэтхэг, Оросын холбооны улс хоёр сойрхон батлаад байгаа юм а. Өмнөд Африк улс Оросын Уфад болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтанд гэрээг сойрхон баталсан баримтаа танилцуулах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Энэ банк БРИКС-ийн орнууд оролцоо нөлөө багтаа байгууллагууд буюу Дэлхийн банк, олон улсын валютын сан зэрэг байгууллагууд мөн дэлхийн худалдаанд Америк долларын давмгай байдлыг арилгах зорилготой гэж барууных нь дүгнж байгаа. БРИКС-ийн дотоодын нийт бүтээгдэхүүн ойрын 2-3 жилд технологийн бүлгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг давна гэсэн тооцоог Оросын холбооны улс гаргасан байна. Бүгд найрамд Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Европын холбооны Франц улсад 3 хоногийн аль бие усны айлчлал хийж байна. Тэрээр айлчлалынхаа эхэнд удаан хүлээгдэж байсан хүлэмжийн ялгаруулалтаа бууруулах хамлалтыг өглөө. Мөн Францын агаарын тээврийн магнат Airbus компанитай 18 тэрбум Америк долларын худалдааны гэрээ байгуулж байна. За Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын энэхүү айлчлалын хүрээнд Франц улс дэлхийн номер 2 эдийн засаг Хятад улстай худалдааны 50 гаруй гэрээ хэлэлцээр байгуулах юм байна. За үүнээс Airbus компани A330 агаарын хөлөг 75 ширхгийг Хятад улсад нийлүүлэхээр 18 тэрбум Америк долларын гэрээг байгуулж байна. Дэлхийн 2 дахь том эдийн засаг болохын хэрээр Хятад улс агаарын тээвэр сүүлийн 15 жилд огцон өссөн. За энэ хэрээр агаарын тээврийн гол унаа болох нис хонгоцны эрэлтч гэсэн нэмэгдсэн гэдгийг Хятадын статистик мэдээнд дурдсан байна. Америкийн нэгдсэн улс Куба улстай дипломат харилцаагаа сэргээж харилцан элчин сайдын яамдаа нэхэр болсноо аль биесээр зарлалаа. Америкийн нэгдсэн улс Кубын хувьсгалаас 2 жилийн дараа буюу 1961 онд Куба улсаас дипломат харилцаагаа тасалсан төвхтэй юм а. Үүнээс хойших 50 гаруй жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улс Кубын эсрэг бодлого барьж эдийн засгийн хатуу хориг тавьж ирсэн юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Куба улстай харилцаагаа сэргээнэ гэдгийг аль биесээр зарласнаар Америкийн өмнөх бодлого өөрчлөгдөж байгаа нь илүү илэрхий болсон. Мөн өнгөрсөн 4 дугаар сард Барак Обама Кубын удирдагч Раул Кастро нар хоёр улс дипломат харилцаагаа тасалснаас хойш анхны дээд хэмжээний уулзалтыг хийсэн. Харин өнгөрсөн 5 дугаар сард Америкийн нэгдсэн улсын засгийн газар Куба улсыг терроризмыг дэмжигч орнуудын жагсаалтаас хассанаар хоёр улсын дипломат харилцаагаа сэргээх үйл явц жигдэрсэн юм а. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох тухай хэлэлцээг 7 хоногор сунгалаа. Тегераны цөмийн асуудал дээр дэлхийн хүчирхэг 6 орон мөн Иран улс эцсийн тохиролцоог хийх сүүлчийн хугацаа өчигдөр дуусгар болсон. Гэхдээ Иран болон дэлхийн 6 орны төлөөлөгчид эцсийн мөчид тохиролцоонд хүрч чадаагүй учраас хэлэлцээг 7 хоногор сунгаж Вен хотноо үргэлжлүүлж байна. Хэлэлцэгч талууд Ираны цөмийн байгууламжуудыг шалгах, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг баяжуулсан ураны нөөцийг ямар төвшөнд хорогдуулах вэ? Мөн Иранд тавьсан хоргийг ямар байдлаар цуцлах вэ гэдэг дээр саналын зөрүүтэй байгаа юм а. Америкийн нэгдсэн улсын талаас өгсөн мэдээллээр хэлэлцэгч талууд хэлэлцээг урт хугацаагаар сунгахгүй, аль болох хоёр талдаа ашигтай байдлаар тохиролцох сонирхолтой байгаа юм байна. Ираны гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф Тегеранд эрх баригчдтайгаа зөвлөлдөөд Вен хотноо буцаж ирсэн байна. Мөн Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарч Вен хотноо очиод байна. Үзэгчдээ би та бүхэндээ олон улсын хүрээнд анхаарал татсан гол үйл явдлын мэдээллээс томилж хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.
Цагуурь төлбөрийн 5 гарагийн дугаарыг нэвтрүүлэгч Зай хөтлөх хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүхний маргааш ажил амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.